Би ондрог компани үйлдвэрлэж буй бордоог төмсний таримлалд хэрэглэхдээ өрөнд бут хэлбэрчих үед мөн бундуултын үед хэрэглэж болно. Өрөндөө биосистем биошингэн бордоог тарих өрөндөө 1 тонн өрөнд 5.5 литрийг үйлчилснээр бундуултын тоог хяналтаас 2.1 ширхгээр бутны жинг 138 грамаар нэг бутны дунд жинг 0.8 грамаар нэмэгдүүлж 6.1 тонн гагийн ургацаар илүү байна. Бут хэлбэрчих болон бундуултын үе шатанд хог ургамлын эсрэг гэрвцэд цацснаас хойш 5-7 хоногийн дотор 5.5 литр га нормоор биосистем биошингэн бордоог хэрэглэснээр ургацын хяналтаас 5.2-аас 7.1 тонн гагаар нэмэгдсэн байна. Биосистем биошингэн бордоог хог ургамлын эсрэг гэрвцэдтэй хамт хэрэглэхийг хориглоно. Бут хэлбэрчих болон бундуултын үе шатанд дархан гумат органик бордоог 1.5 литр га нормоор хэрэглэхэд таварын ургацыг бол 0.7-оос 4.3 тонн, цэгийн аминдимиг 0.3-аас 1.1 хувиар тус нэмэгдүүлж байна. Дархан гумат органик бордоог ургамлын өвчин, шавжны эсрэг бэлбэлүүдтэй хамт хэрэглэж болно.